Сайн байцгаана уу? Дээдээ ТV YouTube хуудсанд маань тавтай морил Солонгосын сонин содон хүмүүсийн тухай орчуулж хүргэж байгаа ээлжид дугаараа хүрэх гээд сууж байна. Ингээд шууд нэвтрүүлэгтээ орцгоё. Нэвтрүүлэг маань Солонгосын хаа нэгтээ нэгэн орон сууцны нэгэн айл утасны сэрүүлэг дуурснаар эхэлдэг байгаа. Утасныхан сэрүүлэг дуурайд байдаг гэвч унтлагынхын өрөөнд орон дээр хинч байхгүй. Бас том өрөөнд нь ямар ч хүн харагдахгүй. Гэтэл гэрийнх нь коридорт нэгэн эмэгтэй ухаан алдсан мэт газар хэвтэж байгаа харагддаг байгаа. Энэ газарт ухаан алдсан мэт унсан эмэгтэй маань гэрээ эзэн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа бугуунда зүүсэн нөгөө ухаалаг утас нь дуугарсан чинь эмэгтэйн гар ингээд багаар хөдлөөд сэргэж байгаа дүр төрх харагддаг байгаа. Гэрээ эзэн эмэгтэй унтжгаад сэрж байгаа юм шиг байгаа. Тэгээд арай гэж нэг босоод 0 руугаа ороод буцаа гарч ирэхдээ шүдэ угаасан гарч ирдэг. Гэрийнх нь коридорт ингээд матрас шиг юмнууд ингээд ивсэн байгаа хгүй зөөлөв шиг юмнууд. Тэгээд нөгөө эмэгтэй чинь шүдэ угааж сууж яснаа. Дахиад нөгөө матрасан дээр хэвтээд бүр ингээд шүдэ угаад хэвтэн. Тэгсэн чинь бүр шүдэ угаангаа дахиад гинт унтцдаг. Яагаад шүдэ угааж явахдаа хүртэл ингээд шууд унтцсан гэхлээр нойрны эмгэгтэй хүн гинэ. Жохон байж байгаа л ингээд хурдан унтцдаг. Тэгээд тийм болохоор өөрийгөө сэрэхийн тулд шүднийхаа сойзыг хүртэл ийм сэрүүлэгтэй вибратортай ийм сойзоор сонгож угаадаг гин. Нүүр гараа угаагаа, шүдэ угаагаад ашгүй нэг сэргсэн бололтой өөрийгөө бэлдээд сүнхээ үрээд гарахтаа бэлддэг байгаа. Бичлэг дээр үүрээд гарч байгаа энэ хар сүнхээ нэвтрүүлгийн студид бас үүрээд ирсэн байсан. Тэгээд хоёр хөтлөгч энэ сүнх ямар учиртай юм бэ? Байнга авч явдığım уу гэд асуусан чинь нойрны өвчний шинж тэмдгүүдийн нэг бол булчин гинэт сулрах гэсэн шинж тэмдэг байдаг. Тэгээд бусад хүмүүс харахад ухаан алдаж байгаа юм уу, унаж байгаа юм шиг харагддаг. Энэ нь гинэт нойрыг зохицуулж байдаг унтраалгыг унтрааж байгаа гэсэн үг юм аа. Тийм болохоор би унахдаа энэ сүнхийг зөөлөгч болгон ашигладаг гэд ярьж байна. Явж байгаа л ингээл нойр нь хүрэн гутал унах гад идэг гинт юм хүм өргөөд унах ч юм уу, чулуун молон дээр унах ч юм уу, тийм юм болох үед ингээд өөрийгөө хамгаалдаг хэрэгслээр ашигладаг юм байна л да. Нэвтрүүлгийн бичлэг цааш үргэлжлээд эмэгтэй маань гэрээсээ гарч яваа харагдана. Тэгээ гараа явж байхдаа бас л нойрноосоо сайн сэрээгүй ингээл гуйваадж байгаа юм шиг бас нойрмоглол явж байгаа дүр төрх харагдана. Явж агаад дахиад нойр нь хүрснүү яасан гинт суугаад дахиад хэвтээд өгнө. Эмэгтэй хажуугаар өнгөрч байгаа хүмүүс эмэгтэй гайхаж хараад өглөө 9-10 цагт эмэгтэй хүн ингээд унтсан бахаар согтуу байгаа юм болов гэж зарим нь бараг харж байгаа штэ. Тэгээ хэцүү байдаг бахтаа гэд хөтлөгч хэлсэн чинь харин тийм ээ хүмүүс ингээд тэгэж андуурах тохиолдол маш их байдаг. Согтуу юм бахтаа гэд над руу ингэж ойртдгүү ч юм уу эсвэл сонин харах ч юм уу. Тийм тохиолдол маш их байдгаа гэд ярьж байна. Хэсэг тэгэж хэвтэж агаад дахиад босоод цааш явж эхэлнэ. Хөтлөгч нэвтрүүлгийн оролцогчоос асууж байгаа. Сайн ингээд замаар явж байгаа шууд ингээд унчлаа штэ. Тэгэхээр байнга ингэж ундаг тохиолдол байдгүй яадаг вэ гэдгсэн чинь ингэх тохиолдол маш их байдаг. За хамгийн богиндоо бол хэдэн секунд хамгийн уртдаа нэлээ хэдэн минут хүртэл ингэж байх тохиолдол байдаг гинэ. Тэгвэл энэ үзэгдэл одоо ухаан алдаж гин гэсэн үг үү, унтж байгаа гэсэн үг үү гэд асуусан чинь ухаан алдсан юм шиг харагдаж байгаа ч гэсэн оюун санаа ухаан нь хэвээрээ бийж идэг гинэ. Хоёр хөтлөгч бүр гайхаад унтсан хэрнээ тэгээ ухаан байна гэсэн үг үү гэд асуусан. Бие маань унтж байгаа юм шиг боловч тарих маань бүх юмыг мэдчихэдэг. Хүмүүс ингээд нам унтаагүй үедээ ингээд орчныхаа дуу хоолойг сонсоод байдаг штэ. Хажууд хийж байгаа хүмүүний юмыг сонсоод байдаг штэ. Яг тийм эзэмштэй гинэ. Энэ нойрны өвчний нэг шинж тэмдэг нь булчин сулрах эмгэгтэй болчдаг гэсэн штэ. Тэгэхээр нөгөө ингээл явж байгаа гутал нь гинэт булчин нь суларчин гутал явж чадахгүй, алхаж чадахгүй тэгээд яг ингээ унтж байгаа юм шиг бүх бие нь суларчдаг юм байна. Өдөрт хэдэн удаа ингэж нойрчин хурж унтаад ундаг вэ гэд хөтлөгч асуусан чинь өдөрт 3-4 удаа гинэ хамгийн их тохиолдолд. Тэгээд бусад үед бол байнгын ийм нойр хүрсэн, нойрмоглсон байдалтай байдаг гин. Тэгээд бүр яадаг вэ гэсэн чинь 7 хоногийн турш хүртэл унтчихсэн тохиолдол байдаг гинэ. Гэтэ яг дунд нь ингээ хальт сэрээд жоохон юм идчихээ тэгээ унтах тохиолдол байсан гин. Бүр огт юм идэхгүй хэдэн өдөр хүртэл унтчихсэн гэж байна. За ингээд эмэгтэй маань нэг юм унан барин, унтан барин явж зорьсон газартаа ирнэ. Тэгээд эмнэлэг дээр ирсэн байгаа. Хоёр хөтлөгч эмнэлэг рүү орж байгааг нь хараад нөгөө эмчилгээгээ хэлэх гээл ирж байгаа юм байна да гэд хоорондоо яриад байж идэл. Нөгөө эмэгтэй маань нэгэн өрөөнд эмчийн халаачиг нэг ягаан юм өмсөд ороод ирнэ. Тэгсэн хоёр хөтлөгч хоорондоо яриад ойр өвчтнүүд ийм халаачиг юм өмсдөг болсон юм уу те гэд яриад байж идэл өөрөө нэгэн эмнэлгийн эмчээр ажилладаг хүн байсан байна.
Сайн байна уу? Би нойрны эмгэгтэй өвчтөн бөгөөд өрхийн эрүүл мэндийн эмчээр ажилладаг Пэмион байна. Нэг хөтлөгч нь имчилгээ хийж агаад унтчул яана гэд айгүй санаа зовж байна. Гэтэ бас тэгж болохоор агаад байгаа хгүй. Энэ өвчин чинь гинт ингээд илэрчдэг, гинт явж байгаа л нойр нь хүчдэг болохоор бас тийм тохиолдлууд гарч магадгүй штэ. Тэгээд эмэгтэй маань нэг эм ууж байгаа харагдана. Энэ эм нь болохоор энэ нойрны эмгийн эсрэг үйлчилгээтэй эм гинэ. Гэхдээ огт ингээд зүгээр болгоно гэж байхгүй. Булчин сулардаг гэдсэн штэ. Тэрийг жоох ингээд чангалж булчин сулрахаас сэргийлсэн эм уудаг юм байна л да. Би бол өдөр болгон хоцордог эмч. Маш их хоцордог болохоор эмчилгээний цагаа ихэвчлэн 11 цагаас эхэлж авдаг. Үнэндээ бол хамт ажилладаг хүмүүсээсээ үнэхээр уучлалт гуймаар санагдаж намайг ойлгож өгдөгт үнэхээр их баярлалаа. Хоёр хөтлөгч маань эмэгтэйн эмчилгээ хийж байгаа бичлэгнүүдийг үзээд бүр өмнөхөөсөө шал өөр харагдаж байна. Яг нэг хүн гэж бол хэлж чадахгүй хоёр өөр хүн л юм шиг санагдаад байна гэд яриад байж эдэл нөгөө эмэгтэй маань дахиад нойрмоглоод эхэлнэ яг нэвтрүүлгийн студид. Нэвтрүүлгийн зураг авалтыг явж байхад оролцогч маань шууд нэвтрүүлгийн студид ингээ унтаад өгсөн хоёр хөтлөгч нь яахаа мэдгүй унтцсан уу гэ ингээ гайхаад байж эдэл эмэгтэй ингээ төр зур ингээ зөөрмөлж яснаа дахиад сэрчин. Тэгээ хоёр хөтлөгч уучлаарай гэсэн чинь хоёр хөтлөгч зүгээр битээр бичлэг үзэж байгаа болохоор та унтаж болно гэд тэгсэн чинь дахиад ингээд унтаад өгнө. Унтаж хойгоор нь хоёр хөтлөгч үргэлжлүүлэн эмчийн бичлэгийг үзнэ. Би цаг л гарвал унтдаг шалтгаан нь өвчтнээ үзэж байхдаа бас мис ажилбарын үед унтахгүй тулд сайн унтаж бас эмээ сайн уудаг. Шүн хангалттай унтсан ч гэсэн өдөр нь ялгаагүй ингээд нойр нь хүрээд унтцдаг гинэ. Ийм нойрны эмгэгтэй хүмүүс ер нь ажил хийж чаддаггүй гинэ. Ямар ч ажилд орсон энэхүү эмгэггээсээ болоод маш хурдан ажилласаа гарчдаг, ажилласаа халагдчихдаг гинэ. Тэгсний хоёр хөтлөгч гайхаад та тэгээд яаж эмч болчихвоо? Ийм өвчтэй энгийн амьдрал дээр харахад л ингээд амар хэцүү байхад чинь яаж энэ ажлыг хийгээд байгаа юм бэ гэд асуусан чинь одооноос миний яриа бол шинжлэх ухаанаар бол батлагдаагүй. Пэмион миний үзэл бодлоогоо тулгарч байгаа зүйл шүү. Би жоохон байхдаа сүнсээ биеэсээ гаргаж байсан гэх юм уу? Бие маань унтаж байгаа юм шиг харагдаж байгаа боловч сүнс маань ном уншиж хичээл хийдэг байсан. Гэт ярьсан чинь хоёр хөтлөгч бүр гайхаад яаж юм бэж болдгийм бэ? Тэгээ одоо энэ биенээс чинь сүнс гараад явах энэ нойрны өвчин хоёр хамааралтай мүү гэж асуусан чинь ямар ч шинжлэх ухааны үед ийм юм байхгүй. Гэхдээ миний хувь хүний ингээд туулж ирсэн зүйлээс харахад ийм зүйл байж болохоор санагдсан гэд ярьсан байна. Нойрны эмгэгийн шинж тэмдэг нь 5 зүйлээр илэрдэг. Хамгийн их илэрдэг шинж нь өдрийн цагаар нойр хүрэх, хоол идэж байгаад зөөрмөглөх, ярьж байгаад, шалгалт өгч байгаад зөөрмөглөх гэх мэтээр илэрч өөрийгөө удирдах чадхаа байдаг. Оролцогч маань сүнс нь биенээс нь гарч яваад ном уншиж хичээл хийсэн гэд ийм зүйл яриад байгаа. Ийм зүйл боломжтой юу гэд эмчээс асуусан чинь эмч би ч гэсэн тэгвэл хармаар л штэ. Ийм зүйл бол байх боломжгүй ахаа гэд инээж байна. Нойрны эмгэгтэй өвчнүүдийн яриаг сонсвол өөрсдийгөө зүүдлээд байгаа мó, унтаад байгаа мó, ухаан ороод байгаа мó гэдгээ сайн ялгаж чаддгүй гэж ярьдаг. Тийм болохоор төр зуур зүүдлээд зүүдний орон руу очиод ирсэн гэж бодвол энэ явцыг сүнс биеэс гарах явц гэж бас хэлж болох юм. Энэ нойрны эмгэггээсээ болоод ямар нэгэн бэртэл гэмтэл авч яасан уу гэж асуусан чинь маш их авч яасан гинэ. Гэл явж байгаа л унахтаа хөл гараа гэмтээх ч юм уу, хацрах ч юм уу гэд маш олон шарах сорив байдаг гинэ. Машин бол огт барьдгүй үсттэй гэсэн чинь богинохон бага зайдвал машинаа бариад явцдаг гинэ. Хүнтэй үерхэж нөхөрлөхөд тэгэхээр бас хэцүү юм байна да гэд тэгсэн чинь хүнтэй болзоод явж байхдаа нөгөө кино театрт ороод кино үзэж байхдаа унтцдаг. Тэгээд хоол идэж байхдаа бас унтцдаг. Караокенд очоод дуулж агаад бас унтцдаг. Болцож байгаа эрэгтэй нь бол баг энэ өвчтийн талаар мэдэхгүй байх юм бол энэ эмэгтэй ямар сони эмэгтэй баг надад дургу байгаа махта гэж баг бодохоор байгаа байхгүй юу? Энэ өвчнөөс болоод өдөр тутмын зүйлийг хийхэд хүртэл хэцүү харагдаж байна. Яаж энэ бүхнийг даван туулж байгаа вэ? Нойрны эмгэгээс болж үнэхээр тухгүй хэцүү боловч хэцүү байна гэд амьдрч чадахгүй гэсэн үг биш юмаа гэж харуулахыг хүссэн. Тийм ч болохоор би сонирхлоороо ширээний теннис тоглож сурж байгаа, байнга тоглодог. Түүнчлэн Нойрын дулаачийн ангийг сурч дүргэн энэ жил төгссөн байгаа. 지금 여기에
Өнөөдрийн миний бэлтгэсэн дугаар ийм нэгэн дугаар байлаа. Тэгээд би бол энэ нэвтрүүлгийг үзэхээс өмнө нойрны холбогдлолтой ийм өвчин байд гэдгийг бол огт мэдж байгаагүй, анх удаа энийг үзээд мэдэж авсан. Нойргууд л гээл нөгөө шүн нойр хүрдгөө, өглөө эрт сэрчдэг ч юм уу. Тэрийг л мэдхээс биш ингээд нойр хүрээд унтах гад байдаг ийм өвчин байдгийг огт мэдээгүй. Нийтээс хайгаад үзсэн чинь дэлхийн 100 мянган хүн тутмын 25-аас 30 хүнд нь энэ эмгэг тохиолддог гинэ. Тэгээд онцлогтойгоо хүмүүс маш их байдаг бөгөөд зарим хүмүүсийг зүгээр нойрмог, залхуу, ядарсан гэж харах тохиолдол их байдаг гэж байна. Хүн бүр өөр өөрийн асуудалтайгаа өдөр болгон тулалдаж байдаг. Энэ эмэгтэйн хувьд бол нойрны асуудалтайгаа өдөр болгон тулалдаж эргээр давн тулж байгаа нь маш их сэтгэл төрлөө. Тэгээд нэгэн хэлсэн үг нь бас үнэхээр их таалагдлаа. Одоо тулгарч байгаа бүх зүйл маань хэцүү байгаа боловч хэцүү байна гэд амьдрч чадахгүй гэсэн үг биш шүү дээ гэдгийг би харуулахыг хүссэн гэсэн энэ үг нь маш их таалагдлаа. Тэгэд бүх хүмүүс хэцүү гэж бодлогоогоор өдөр тутамдаа нэг алхам шатаар ахиж дуртай зүйлээ хийж бүх зүйлтэйгээ тэмцэж байгаарай гэж хэлхийг хүслээ. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Нэг зүйл мартсан байна. Та нар маань намайг дэмжиж лайк, саб, комент бас бичээрэй. Бас YouTube-ийн хонхон дээрээ дараарай. Тэгээд миний шинэ орсон дугаарыг шууд хүлээж авч үзэх болно. Удахгүй шинэ дугаараар уулзцгаая. Баярлалаа.